За оюутлогоон гэрээг бид бүхэн бүгд мэдж байгаа. Монголын ард түмэн бүгд мэдж байгаа. Маш муу гэрээ. Тохойн засгийн газар бол маш муу гэрээ хийсэн, маш муу менежер гэдэг тооцоолын нэртэй үлдсэн. За өнөөдөр энэ тооцын гишүүнд Монгол улсын ерөнхийлөгч асан баг бандгаа сууж явах ёстой. Тэр хүнийг дараагийн хэлцүүлэг энэ асуудал дээр ирүүлээрэй. Уул нь баг банд ерөнхийлөгч бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Монгол улсын нууцыг мэдж байгаа хүн ийм кампанид одоо шургалж орох тийм боломжгүй шүү дээ. Өнөөдөр энэ биднэрт одоо байцаагда сууж явах тийм эренбэгөө хүн шүү дээ. Би бол тэгж ойлгож байгаа. Яагаад энэ одоо гадаадын хөрөнгө оруулалт энэ кампанид яваад очив Монгол улсын ерөнхийлөгч асан. За оюутлогоо баялагийг үнгүй эзэмшиж байгаа. Тэн дээр бол бүх хүн мэдж байгаа. А тэгсэн мөртлөө Монгол улс өрөнд орцсон байдаг. Тэгэхээр энэ тооцын гишүүд та нөхдүүд энэ дээр юу хэлэх? Ийм л одоо хувилдаан, луйдааны одоо шинжтэй юм бол яваад байгаа шүү дээ. Монгол улсын олон хууль одоо дүрмийг зөрчичөөд энийг олон улсын гэрээ гэж ярих юм бол тэр бол олон улсын гэрээ болж чадахгүй. За оюутлогоо дээр очиж үзье. Улсын их хурлын гишүүн болд Нарант бидний нөхдүүд очиж үзсэн. Далд уурхай дотронд орсон, аял уурхай дээр нь очиж үзсэн. За ерөнхийдөө бол говийн усыг тэр газрын доорх усыг хайр найргүй гамгүй хэрглэж байгаа. Одоо оюутлогоо эргэн тойронд сөлж явагдсан байна. Одоо бусад газруудтай харьцуулаад үзэх юм бол тэгээд цайраад, хувхаараад, өв сургамд одоо гандаж хатаад иймэрхүү л байдалтай болж байгаа шүү дээ. Бүгд мэдж байгаа. За усны талаар ярих гэсэн маа би. Гашуун сухад хилийн одоо зааг дээр ус бол далайн давстай тийм бүтцтэй ус байдаг. Тэр усыг дахин одоо шүүж одоо саар мөгзүүлж байж хэрэглэхээр иймэрхүү бүтцтэй ус. А гэтэл оюутлогоо усыг говийнх юу гэж ярьдаг гэхлээр энэ бол одоо сайн ус шүү. Бид бүхэн ундны усанд хэрэглэхээр үнэхээр одоо тааламжтай сайхан ус байдаг гэж. Говийн ус яаж бүрэлдэхүүн тогтдгийг гэхлээр олон сая жилийн явцад ингэж одоо хөрсөнд хадгалагдаж ингэж бүрэлдсэн том одоо бассейн үүдэг. Оюутлогоон доор. Гэтэл Монголын төр Монгол улсын усаа зүгээр л бас тавиад утсан. Баялагтайгаа адилхан. Говийн усыг баялаг гэж үзэхгүйгээр юу гэж үзэх юм? Хэрвээ ус байхгүйсэн бол оюутлогоо бус үйлдвэр аж ахуйн газрууд ажиллах юм уу? Тэгэхээр энэ усны тал дээр одоо ямар зохицуулалтаар, ямар ашиглалтаар, ямар үн тарифаар одоо ашиглаж байгаа энэ талаар нэг тодорхой хэлээч. Ер нь л худлаа хэлдэг шүү дээ. Энэ бол одоо унданд хэрэгж болохгүй давстай ямар чиглэлээ тийм ус гэлээдэг. А гэтэл хард иргэд бол тэрийг чинь тэхгүй шүү дээ. Уудаг ус үнэхээр одоо зөөлөн сайхан ус байдаг гэдэг. Тэгэхээр энэ талаар нэг хариулж өгөөч ээ. Тэгээд хууль зөрчиж байгуулсан энэ гэрээг одоо бид бүхэн цуслах эрх нь бид бүхэнд байгаа. Энэ гэрээг анх байгуулсан тэр одоо Монгол улсын эрх ашигыг олондоо гიშгсэн нөхдүүдтэй хариуцлага тооцож эхлэх